За B2 дугаар бодлого бодъё. B2 дугаар бодлого маань 2021 0313 гэсэн энэ 8 оронтой тоо байгаа юм байна. Энэ 8 оронтой тооны цифруудын байрыг сэлгэж 8 оронтой 11 хуваагддаг хичнээн тоо зохиож болохоо гэсэн байна. За тэгэхээр би 11 хуваагддаг гэж байгаа учраас за би бодолтой нэг иймэрхүү байдлаар явъя. За яг хөө 8 оронтой тоо маань ингэ байжиг. Эний 4 хувагаад дахиад эний 4 хувагаад ингээ 8 болох бах тий. За гэтэл би энийг А1 цифр, энийг А2, А3, А4 цифр гэж. За нөгөөх нь тэгш эхнээсээ тэгш дугаар дээр байгаа B1, B2, B3, B4 цифр гэж үзье. За тэгэх юм бол одоо эндээс ер нь бол ийм байгаа юм шүү дээ. Энэ тоо бол 11 хуваагдахын тулд А1 дээр нэмэх нь А2 дээр нэмэх нь А3 А4-ийн хэлбэрээс B1, B2, B3, B4 гэсэн тэгш байрлалдах цифруудын нийлбэр, сондгоо байрлах цифруудын нийлбэр хоёрын зөрүү нь яг 11 хуваагддаг байх ёстой шүү дээ. 11 хуваагдах шинжлэж байна. За ингээд жишээлбэл энэ 1 2 1 3 5 7 дугаар орон дох цифруудын нийлбэрээс 2 4 6 8 дугаар орон дох цифруудын нийлбэрийг хасахаар энэ зөрүү бол яг 11 хуваагддаг байх ёстой. За тэгвэл одоо ингээ энэ тоо чи ер нь хэдэн цифр 8 оронтой тоо гэж 8 цифр байгаа. Энэ 8 цифруудын нийлбэр хэд ер нь л цифруудын нийлбэр. За энийг авч үзье. Тэгэхээр 2 шиг 2, 2 шиг тэг, 2 шиг 1, 2 шиг 3. Тэгэхээр чин ер нь бол ийм биш үү? За манайд бол тэг 1 1 2 2 3 гэсэн ийм цифрүүд байгаа юм байна шүү дээ. За тэгэхээр тэг дээр нэмэх нь тэг, нэг дээр нэмэх нь 1, нэмэх нь 2 дээр нэмэх нь 2, 3 дээр нэмэх нь 3. За энэ нийт нийлбэр бол яг өгөхлөр 2 6 12. Бүх цифруудын нийлбэр 12 юм байна. За тэгэхээр одоо энэ 11 хуваагддаг байхын тулд энэ дээр дахиад бүгдийг нэмээд өгчих юм бол за би энэ ялгуурыг биш үү? Энэ ялгуурыг би А гэж тэмдэглэж. Тэгэх юм бол том А бол яг өгөхлөр энэ дээр бүгдийг нэмээд өгчих юм бол ийм гэсэн үг 12 те. Тэрнээс хасах нь 2-ыг үржих нь нөгөө энэ B юм уу те. B1, B2 за B3, B4 гэж авах шүү те. B4. За энэ бол 11 хуваагддаг байх хэвээр. Гэхдээ энд би нэг юм бас бичиж үзье юм гэхлээр за B1 дээр нэмэх нь B2 дээр нэмэх нь B3 B4 гэсэн цифруудын нийлбэр хамгийн ихтэй хэд байх юм? Хамгийн ихтэй хэд байх гэхээр 4 хамгийн том цифрыг авъя гэхээр 3 3 2 2. За энийг авлаа гэхээр 4 6 10 байх юм шүү дээ. Хамгийн ихтэй 10 байна. Хамгийн багадаа хэд байх гэхээр тэг 1 1-үүд явахад хамгийн бага болно шүү дээ. Тэгэхээр чи энэ дээр бол 2-оос 10-ийн хооронд энэ дөрвөн цифр нийлбэр авах нь шүү дээ. Хамгийн багадаа 2 байна. Хамгийн ихтэй 10 байна. За тэгвэл энэ нийлбэр тэгвэл яах вэ гэхээр за Аага би зааглах гэдэг юм л да эндээс. За энэ биччих үү дээ. Тэгэхээр би эндээс юу үсчих гэдэг гэхээр А маань зааглагдаад юу гэж гарах вэ гэхээр 12-оос хамгийн их юм хасъя гэхээр энэ хэдүү 10-ыг 50-аад хасчих юм бол 20-ыг хасна. 12-оос 20-ыг хасахаар хасах 8. А нь бол хасах 8-аас их үе тэнцүү байж магадгүй юм байна. За хамгийн багадаа тэгвэл 2-ыг 2 болгоод орлуулчих юм бол 4-ийг хасна гэсэн үг шүү дээ. Хасах 8-аас нэмэх 8-ийн хооронд байх юм шүү дээ. Агийн утгал хасах 8-аас нэмэх 8-ийн хооронд байх юм байна. Тэгээд 11 хуваагддаг гэдэг чинь ерөөсөө юу гэсэн үг гэхээр А нь бол тэг байх хэрэгтэй байхгүй. А тэг байх хэрэгтэй. Өөрөөр хэлэх юм бол энэ хоёр цифруудын нийлбэрийн зөрүү нь тэг байж 11 хуваагдана. За тэгэхээр энэ хоёр нийлбэр тэнцүү гэсэн үг шүү дээ. А1 дээр нэмэх нь А2 дээр нэмэх нь А3 А4-ийн нийлбэр B1 дээр нэмэх нь B2 дээр нэмэх нь за нэмэх нь за B3 B4
Энэ нийлбэр бүр тэнцүү буюу бүр тэнцүү байхдаа 6 та тэнцүү. Энэ 6 байж нийт нийлбэр нь 12 болно шүү дээ. За тэгэхээр одоо буцаад эндээ ирчихнэ. Энэ 8 цифрээс 6 та тэнцүү байх хэдэн хойлор байх вэ гэдэг нь авчихсан. Энэ 8 цифрээс те. За тэгэхээр 6 та тэнцүүхээр бид нар ингэж шавхчих. 2 хамгийн ихтэй 2 3 байгаа. Тэгэхээр 2 3-д явахаар яах вэ? 3-ын цифр 2 удаа орсон гэх юм бол манайд чи ийм хойлор байгаа шүү дээ. 3 тэгээ 6 гүйцсэн учраас 2 тэгүүд мэдээж орж ирнэ. Тэгвэл энэний нөгөө талд үлдснүүд нь юу байх вэ гэхээр 3 тэг байгаа юм чинь одоо энэ 4 байна шүү дээ. 1 2 байна гэсэн үг. За одоо өөр 2 ширх 3 та байхгүй шүү дээ. Тэгэхээр 1 ширх 3 та бол яах вэ? 1 ширх 3 та гэж үзвэл нөгөө тэгэхээр одоо 6 болохын тулд 3 дутуу байгаа. Тэр 3-ыг яах вэ? Энийгээр дахиад авах юм бол өмнөхтэй адилхан болчихно. Тэгэхээр бусдуудангаас нь 3 нийлбэр нь 3 байх цифруудыг аавна гэдэг бол ерөөсөө л ганцхан боломжтой шүү дээ. 2 1 тэгээд тэгэл байх юм те. За энэ тохиолдолд нөгөө энэ бол яг А энүүд байх юм бол нөгөө Б энүүд нь үлдэх юмнууд нь яг гэхээр 2 шиг байсан юм чинь нэгээр л авцсан байна шүү дээ те. 2 1 тэг. За өөр огт 3-ыг оруулахгүй гэж үзэх юм бол огт 3-ыг оруулахгүй гэх юм бол энэ 4-ийн нийлбэр чинь 6 байгаа шүү дээ. Тэгэхээр тэр нь бол яг нөгөө энэ талд орцсон байгаа. Тэгээд буцаад үлдсэн энэ болчихно. Тэгэхээр ерөөсөө ийм л 2 хойлрол байгаа юм шүү дээ. Энэ дээр бол яг байраа солино энэ хоёр бол яг ижлэхэн хойлор юм байна. За энийг л тоолох юм байна. За тэгээд энэ хойлрыг би за x хойлрогч x энэ y хойлрогч те y хойлор. За ингээд одоо тоолно энэ дээр. За тэгэхээр x хойлор дээр хэд гарах вэ гэдгийг харъя. За x хойлор бол за энэ эднийг а энүүд гэж үзье. А энүүд тэгэхээр чинь 3 тэг гэж байгаа юм чи энэ а нэгээр эхэлдэг шүү дээ 8 ордод очно. Тэгэхээр энэ тэг байх боломжгүй юм чинь хамгийн ихний орон дээр 3 байх л ганцхан боломжтой. 3 байх зүйл ганцхан боломжтой. За үлдсэн 3 байрлалд одоо энэ дээр нэг боломжтой 3-ын тоол тавигдана. Тэгээд энэ 3 дээр нөгөө 3 тэг чинь байраас хэлгэж байгаа. Өнөхөр чинь энд 3 байх, энд 3 байх, энд 3 байх гэдээ 3 боломжтой л байгаа гэсэн үг. За тэр үед үржим дөрмөсөр энэ 4 цифр чинь нөгөө энэ Б энүүд дээр байраас хэлгэж. Тэгэхээр чинь яг 4-ийн факториалыг хуваах нь 1 2 ижил учраас 2-ын факториал хуваах нь 2-ын факториал ийм болно гэсэн. За энэ бол нөгөө энэ хэсэг нь А энүүд, энэ хэсэг нь Б энүүд байх X хойлор те. За эндээс юу болчих вэ? Ингээ 3-ын факториал 3-ыг үржих нь 3-ын факториал чинь 3 6 18 байх нь шүү дээ. Энэ хойлортой 18. За дараагийн X хойлорын дахиад нөгөө нэг энэ урталтай А энүүд байх үед энд чинь тэгвэл яах вэ? Шууд 4-ийн факториалыг хуваах нь 2-ын факториал гэж сэлгэнэ. За энэ үед энэ маань бол яах вэ гэхээр бас яг ингэж сэлгэгдэнэ. 4-ийн факториал одоо нөгөө тэг мэг бол хамаагүй болчих штэ. Энд бол нөгөө тэгээр эхлэх гээдээс учраас одоо энэ тэгтэй хойлорчны Б энүүд рүү орцсон учраас 4 цифрыг сэлгэнэ гэсэн үг. Гэхдээ 2 2-оор адилхан штэ. За эндээс чинь эн чинь бол 3-ын факториал 6 байсан 6 36 бол. За x хойлор дээр тэгэхээр энэ хоёр нэмэгдэнэ гэсэн үг. Хэд вэ? Нэмэгдээд 40 54 ширхэг боломж байгаа юм. 54 ширхэг боломж. X хойлор дээр. За одоо y хойлор дээр үз. Y хойлор дээр энэ шиг ингэж байраас солих шаардлагагүй чи яг ижлэхэн төвөр байгаа учраас энэ 3 2 1 0 3 2 1 0. Тэгэхээр нэг сэлгээл тэгэл юунууд нь давхц. Байрыг солих юм бол давхцчихна гэсэн үг те. За тэгэхээр энэ 3 2 1 0-оор А1 үдээс бол яг 3 боломжтой. 3 боломжтой аав энэ дэр. За тэгээ үлдсэн 3 цифр байраа солино гэхээр 3 факториал. 3 факториал үлдчихнэ. За тэр үед эдгээр шууд чөлөөтэй байраа сольж явах хэрэгтэй учраас энэ Б энүүд шүү дээ. Тэгэхээр 4 факториал. 4 факториал. За тэгэхээр 3-ыг үржих нь 3 факториалс нь 6, 3 6 18-ыг үржих нь 4 факториал чи 24. 18 24 үржих. За тэгэхээр
18 24 үржүүлэг энд би үржүүлэх үү. 18 24 3 4 8 32 3-ыг саналаад 72 36 яа. За тэгэхээр 4 энэ дээр 2 энэ дээр 3 432 юм. 432. За энэ дээр бол яг хөглөр Y хөвлөр дээр 432 боломжтой байна. За тэгэхээр одоо манайх нөгөө энэ 8 оронтой тооны цифруудын байрыг сэлгээд 11-т хуваагддаг 8 оронтой тоо хичнээнийг зохиож болох гэхээр нийт боломжийн тоо бол за би энэ биччихье. Энэ хоёрын нийлбэр л байх хэрэгтэй байна. Энэ хоёрын нийлбэр. Тэгэхээр юу болох вэ гэхээр 54-ийн шин нэмчгэр чинь 486 ширхэг ийм яг 11-т хуваагддаг 8 оронтой тоо зохиож болох нэ. За ингээд B2 дугаар бодлого бол бодогдлоо.